Орой мэндийг хүргэе үзэгчдээ. Нийслэл Улаанбаатар хотод 5 цаг 47 минут болж өнөөдрийн үндэсний лотерей за шинэ 7 хоногийн хамгийн шинэхэн за аздангаа тодруулахад бэлэн болсон байна. 7 хоног бүрийн даваа лавг баасан гаргуудад үндэсний лотерей азтнаа тодруулдаг байгаа. Өнөөдөр мэдээж уламжлалт ёсоор 4-ийн 1, 2, 3 дугаар зэрэг болон за 6-ийн болон 642 гэсэн өнөөдрийн лотерейнуудын аздан тодруулах болно. Мэдээж хамгийн түрүүнд за 4-ийн 3 дугаар зэргийн суглааг биш өнөөдрийн лотерейг тодруулдаг байгаа. Мэдээж энд за тгээс 9 хүртэлх давтагдсан тоогоор нийтдээ 40 ширхэг бөмбөлөг байгаа. За энэ хоргонд орж ирснээр 4 тоо гарч ирэх ёстой байгаа. Өнөөдрийн энэ 4 тоо таарсан тохиолдолд та өөрийнхөө тавьсан боцоог за 500 дахин авах боломжтой байгаамаа. Ингээд өнөөдрийнхөө хамгийн анхны аздан бүгдээрээ тодруулцгаая. Үзэгчдэнд амжилт хүсье. Эхний тоо гарч ирсэн байна. Үзэгч та гарч байгаа. За хамгийн эхний бөмбөлөг бол 8 гэсэн тоо гарч ирсэн байна. Хамгийн эхний бөмбөлөг бол 8. Хоёр дахь бөмбөлөг. За хоёр дахь бөмбөлөг 6 гэсэн цифр гарч иржээ. 8 6. Хоёр дахь цифр 6. Бөмбөлөг гарч ирсэн байна. За 3 дахь бөмбөлөг бол 1 гэсэн цифр гарч иржээ. 3 дахь бөмбөлөг 1. Одоо харин хамгийн сүүлийн буюу 4 дахь цифр гарч ирж байна. За өнөөдрийн 4-ийн 3 дугаар зэргийн хонживрын 4 цифр гарч ирсэн байна. 8 6 1 3. 8 6 1 3. За 86 13 буюу энэ 4 оронтой цифрээр таасан болвол өөрийнхөө тавьсан боцоог 500 дахин авах боломжтой. Та үзэгч та өөрийнхөө суглааг хонжуурыг аваад за өөрийнхөө 500 төгрөгөөс ахиулаад боцоог тавих шаардлагатай. За харин дараагийн гэх юм бол 4-ийн 2 дугаар зэргийн лотерей суглаа байгаа. За эндээс мэдээж мөн адилхан тгээс 9 хүртэлх давхарцсан тоогоор нийтдээ 40 ширхэг бөмбөлөг байгаа. Энд ороод за 4 бөмбөлөг гарч ирэх ёстой байгаа. Хэрвээ та энэхийг өнөөдрийн хонжуурт азтан болох юм бол өөрийнхөө тавьсан боцоог 1000 дахин авах боломжтой байгаамаа. Ингээд өнөөдрийн аздангаа тодруулъя. Хамгийн эхний цифр гарч ирсэн байна. За хамгийн эхний цифр 7 дугаартай гарч иржээ. 7 цифр тэг дугаартай бөмбөлөг гарч ирсэн байна. 2 дахь цифр тэг. За 3 дахь цифр гарч ирсэн байна. 3 дахь цифр 1 гэсэн тоо гарч иржээ. Цифр гарч ирсэн байна. 4 дахь цифр 9 гэсэн тоо гарч иржээ. Ингээд за 4-ийн 2 дугаар зэргийн хонжуурын 4 тоо бол 7 тэг 1 9. 7 тэг 1 9. За үзэгчтэй өөрийнхөө авсан суглааг за 7 тэг 1 9 гэж таасан бол та өөрийнхөө тавьсан боцоог 1000 дахин өсгөж авах боломжтой. Та өөрийнхөө хүссэн хэмжээгээр боцоог тавих боломжтой. Хамгийн доод нь 500 төгрөгөөс эхэлдэг байгаа. За харин мэдээж өнөөдрийн 3 дахь аздан тодруулахад бэлэн болсон байна. 4-ийн 1-р зэргийн хонжуур та өөрийнхөө тавьсан боцоог 2000 дахин өсгөж авах боломжтой байгаамаа. Энд мэдээж мөн адил за тгээс 9 хүртэлх давтагдсан тоогоор нийтдээ 40 ширхэг бөмбөлөг байгаа. Ингээд өнөөдрийн 3 дахь азныг тодруулъя. Үзэгчдэнд амжилт хүсье. Хамгийн эхний цифр гарч ирсэн байна. За нэгт бөмбөлөг бол 7 гэсэн дугаартай гарч иржээ. Хамгийн эхний тоо 7, 4-ийн суглааны за 1-р зэргийн хонжуурын эхний тоо бол 7. 2 дахь мөн адил гарч ирсэн байна. За хоёр дахь бөмбөлөгийн цифр бол мөн адил 7 гэсэн тоо гарчээ.
цифр гарч ирлээ. За 3 дахь цифр өнөөдөр 9 гэж гарч иржээ. 7 9. Одоо хамгийн сүүлийн бөмбөлөг гарч ирэх гэж байна. За хамгийн сүүлийн бөмбөлөг бол 1 гэсэн цифртай гарч ирсэн байна. Өнөөдрийн 4D за 1-р зэргийн хонжуурийн 4 тоо болвол 7 9 1 7 7 9 1 77 91 гэсэн 4 цифр гарч ирсэн байна. Үзэгч та бүхэнд 77 91 гэж өөрийнхөө хонжуурийг бөглсөн байх юм бол за өнөөдрийнхөө өөрийнхөө тавьсан бацагта 2000 дахин өсгөж явах боломжтой юм а. За харин өнөөдрийн 4 дахь азтан тодруулахад бэлэн болсон байна. За 50 сая төгрөгийн хонжууртай 6D суглаа байгаа. Энд мэдээж тгээс 9 хүртэлх давхарцсан тоогоор нийт 1 тоод 6 давхардаж нийтдээ 60 ширхэг бөмбөлөг байгаа. Эндээс 6 ширхэг бөмбөлөг гарч ирэх хэрэгтэй байгаа. Хэрвээ та зургуулан тааж яг нэг дараалал тааж чадах юм бол өнөөдрийн 50 сая төгрөгийн азтан болох боломжтой юм а. Ингээд шинэ 7 хоногийн за шинэхэн азтнаа дахиад тодорхойлцгаая. За хамгийн ихний бөмбөлөг гарч ирсэн байна. Хамгийн ихний бөмбөлөг 4 гэсэн цифр гарч иржээ. За 2 дахь бөмбөлөг 2 гэсэн цифр гарч ирсэн байна. Эхний цифр 4, 2 дахь цифр 2. 3 дахь цифр. За 3 дахь бөмбөлөг 7 гэсэн цифр гарч ирсэн байна. 4, 2, 7 гэсэн бөмбөлөгнүүд яг одоогийн байдлаар гарч ирсэн байна. Энд 50 сая хонжууртай 6D суглаанаас за нийтдээ 6 ширхэг бөмбөлөг гарч ирдэг байгаа. Та яг энэ дараалалаар таасан тохиолдолд 50 сая төгрөгийн эзэн болно. Харин 4 дахь цифр өнөөдөр 9 гэсэн тоо гарч ирсэн байна. 4 дахь цифр 9. За өнөөдрийн 6D 50 сая төгрөгийн хонжууртай 6D лотерей маань за 5 дахь тоонд 8 гэсэн цифр гарч ирсэн байна. 8. За энэ өдрийн хамгийн сүүлийн цифр тэг гэсэн дугаартай гарч ирж байна. За үзэгч та бүхэн дэлгэцнээс харж байгаа өнөөдрийн за 50 сая төгрөгийн хонжууртай 6D суглаа маань за 4 2 7 9 8 тэг 4 2 7 9 8 тэг гэсэн 6 бөмбөлөг гарч ирсэн маань үзэгч та бүхэн яг энэ тооны дараалалаар хоцсон байх юм бол та өнөөдрийн 50 сая төгрөгийн эзэн болж болно. За мөн эхнээсээ ахуулаад 5 дахь цифр болно. За сүүлээсээ болно 5 дахь цифр. За эхний 4 болон сүүлийн 4, эхний 3 болон сүүлийн 3 гэсэн хонжууруудыг бас авах боломжтой байгаа. Ингэж энэ дараалалаар та таасан тохиолдолд 50 сая төгрөгийн азтан болох боломжтой байгаа маа. Харин өнөөдрийн буюу за даваа гарагийн хамгийн том бооцоотой за 120 сая төгрөгийн хонжууртай 642 гэсэн хонжуурыг яг одоо тааруулах гэж байна. Энд нийтдээ за 1-ээс 42 хүртэлх 42 ширхэг нэг тооч давтагдaltaгүйгээр 42 ширхэг бөмбөлөг байгаа. За эндээс нийтдээ 6 бөмбөлөг буюу бонус нэгтэйгээ нийлээд 7 ширхэг бөмбөлөг гаргаж болно. За эндээс хамгийн одоо онцлог нь гэх юм бол тоо дараалал харгалзахгүйгээр яг энд байгаа 7 тооноос 6-ын танд байх юм бол өнөөдрийн 120 сая төгрөгийн азтан болох боломжтой байгаа маа. Ингээд өнөөдрийн за хамгийн том азтныг бүгдээрээ хамтдаа тодруулцгаая. Үзэгч та бүхэн маш анхаарлаа хандуулаарай. Хамгийн ихний цифр гарч ирсэн байна. 120 сая төгрөгийн хонжууртай 6D лотерейны эхний дугаар 21 гэсэн дугаартай гарч иржээ. Хамгийн эхний дугаар 21. Хоёр дахь бөмбөлөг гарч ирсэн байна. За хоёр дахь бөмбөлөг 27 гэсэн дугаартай цифр байна. 27. За 3 дахь бөмбөлөг 33 гэсэн дугаартай гарч ирж байна.
21, 27, 33 гэсэн бөмбөлгүүд яг одоогийн байдлаар гарч ирсэн байна. Эндээс нийтдээ 6 бөмбөлөг, за нэмэлт бонустайгаар нийлээ 7 бөмбөлөг гарч ирсэн байгаа. Дараалал харгалцахгүйгээр энд гарч ирсэн 6 тог та тааж чадсанаар өнөөдрийн 120 сая төгрөгийн яцсан болох боломжтой. Дөрөв дахь цифр гарч ирсэн байна. Дөрөв дахь тоо болоод 36 гэсэн тоо гарчээ. Үзэгч та бүхэн өөрийнхөө суглааг хараад бүгэлсэн тоонуудаа нэг хараарай. За 5 дахь бөмбөлөг гарч ирсэн байна. 5 дахь бөмбөлөг 15 гэсэн дугаартай гарч ирж байна. 15. За 6 дахь бөмбөлөг гарч ирж байна. 6 дахь бөмбөлөг 40 гэсэн дугаартай байна. За ингээд үндсэн 6 бөмбөлөг гарч ирсэн байгаа. Одоо хамгийн сүүлийн буюу за бонус 7 дахь бөмбөлөг яг одоо гарч ирнэ. За бонус бөмбөлөгний өнөөдрийн тоо байхад гэвэл 22 гэсэн дугаартай гарч иржээ. Үзэгч та бүхэн наашаа анхаарлаа хандуулаарай. 120 сая төгрөгийн хонжууртай 642 латраа маань өнөөдрийн үндсэн 6 болон нэмэлт бонус нэгтэй нийт 7 бөмбөлөг гарч ирсэн байгаа. Эхнээс нь ахуулаад дурдвал эхний тоо 21, 27, 33, 36, 15 40 гэсэн үндсэн 6 бөмбөлөг гарч ирсэн байгаа. Харин бонус бөмбөлөг бол 22 гэсэн дугаартай байгаа. За үзэгч та бүхэн энд харж байгаах нийтдээ 7 ширхэг бөмбөлөг гарч ирсэн байгаа. Үндсэн 6 бөмбөлгийг та тааж байж өнөөдрийн 120 сая төгрөгийн ацтан болох боломжтой. Дараалал хамгийн гол нь харгалзахгүй. Энд байгаа 7 оронтой тооноос за 7 ширхэг бөмбөлөгнөөс за 6-ыг та тааж чадсан байх юм бол өнөөдрийн 120 сая төгрөгийн хонжуурыг хожих боломжтой байгаамаа. 7 хоног бүрийн даваа лаваг баасан гаргуудад үзэгч танд хүрдэг үндэсний лотерей өнөөдрийнхөө ацтнуудыг тодрууллаа. Өнөөдөр маш олон ацтан тодорсон гэдэгт итгэлтэй байна. Ингээд 5 гарагт уулзлаа. Баяртай үзэгчтэй танд амжилт хүсье.